За hi YouTube. За миний анхны бичлэгт бүгдээрээ тавтай морил. За би энэ бичлэгээрээ Vipassana бясалгал зуус 10 өдрийн тэмдэглэлийнхаа тухай ярихад бэлэн болсон байна. За амар сандарч байна. За би энэ бичлэгээрээ Vipassana бясалгал гэж юу вэ? Vipassana бясалгал яагаад суухаар болсон? Vipassana бясалгалд суус 10 оны хугацаа хэрхэн өнгөрсөн? Энэ бясалгалын үр дүн нь ямар байсан гэх зэрэг зүйлсийг ярих болно. За тэгээд ер нь бол энэ зуны бүр бүтээлтэй өрөөмөр байгаа. Энэ бясалгал сонирхдаг, энэ бясалгалыг суухыг хүсэж байсан хүмүүс магадгүй энэ бичлэгийг үзэж явах юм бол дуустал нүзээрээ та бүхэнд ялгуулах хэрэгтэй зүйлсийг ярихыг хичээнэ. За хамгийн түрүүнд мэдгүй хүмүүс ах юм бол Vipassana бясалгал гэж юу болох талаар тайлбарлаж өгье. За Vipassana гэдэг нь үнэн байгаагаар нь харах гэсэн утгатай. Ер нь бол өөрийгөө ажиглах, мэдрэх замаар ингээд энэ бясалгал ингээд явагддаг, хийгддэг байгаа. 1-р зуунд ер нь бол хүмүүс амар юм стресстэй, уур бухимдалтай, сэтгэл нь юм тэнцвэртэй биш, амар докторгүй байдаг болсон. Тэгээд амар ингээл хүсэл шунлаар дүүрэн өөрөө ингэж өөрийгөө зоохын зэрэгцээ бусад хүмүүсийг ч гэсэн ингээд амар их уурлуулж зоодог болсон байгаа. Тэнгүүд энэ бясалгалыг хийснээр хүн ингээд өөрийнхөө дотоод амар амгалан мэдэрч эхэлнэ. Яагаад энэ бясалгал суухаар болсон бэ гэдгээ товчхон ярив. Хүлээн хийдсээр өөрийгөө ажиглаад байсан чи юм аливаа зүйлсийг хүлээж авах чадвар маань амар муудаад тэгээд ингээд хүмүүст амар хурдан гомддог, уурладаг юм маш жижигхэн зүйл төр ингээд уурлаад бүр ингээд уйлаад 2-3 шөнө ингээд шүн уйлж хандах ч юм уу иймэрхүү зүйлсүүд амар их тохиолдсон. Тэгээд би ер нь бол хуучин өөрийгөө жоохон алдаад байна да. Жоохон нэг л өөр болоод байна. Тэгээд яг энийгээ засах хэрэгтэй гэж маш их боддог байсан гэсэндээ яаж засахаа мэдгүй ер нь бол маш удаан хугацаанд явсан байсан. За тэгээд хавар ер нь бол энэ бясалгалын талаар олж мэдээ. Тэгээд 5 сар хичээл амарсны дараа миний сэтгэл зүй бүр юм амар хэцүү байдалд ороод шүн ингээд уйлж муулаад тийм байдалд орсон байсан. Гэсэн чинь Facebook дээр Vipassana бясалгалын дараагийн 10 хоногийн бүртгэл маань эхэлж байна. Бүртгүүлээрээ гэд гараад ирсэн. Тэгээд би яг нэг өмнө судалсан байсан хүн чинь хөөшөө би одоо уусаа амарсан байгаа. Одоо л яг би суух хэрэгтэй байна. Энэ зүйл надад хийх амар их зүйл байгаа. Тэгээд эдгээр зүйлсийг хийхээс өмнө хамгийн түрүүнд энэ бясалгал суугаад өөрийгөө жоохон тайвшруулад яг өөрийгөө жоохон ойлгох хэрэгтэй байна гэж мэдээд тэгээд шууд анкетыг нь бөглөөд бишээ Google формыг нь бөглөөд шууд хүсэлтээ илгээсэн байгаа. Тэгээд тэр дараа надад мэйлээр хариу ирээд тэгээд ийм дүрм журамтай. Тэгээд та эдгээр дүрм журамтай танилцаад хэрэг зөвшөөрч байвал баталгаажуулах мэйл илгээх нь үгээд тэгээд би дүрм журамтай танилцаад ер нь бол жоохон эргэлцсэн л дээ, жоохон юм хатуу дүрм журамтай. Тэгээд маш сайн бодож байгаа. За би яг энд яг яваад өөрийгөө ялан дийлээ. Өөрийгөө шин зүйл цорьё гэж шийдээд тэгээд баталгаажуулаад энэ бясалгалд явсан байгаа. Дүрм журмын талаар сая ярьсанчлан ер нь бол ямар дүрм журмыг баримтлах хэрэгтэй байдаг вэ гэдгийг хэлж өгье. Ер бол явах бодолтой хүмүүс байгаа бол эдгээр зүйлсийг ер нь бол маш сайн сонсоод сэтгэлийн бэлтгэлтэй очих хэрэгтэй шүү. За хамгийн ихний дүрм гэх юм бол бясалгалын төв дээр 10 хоног байрладаг. Тэндээ унтан, хоолоо идэн, бясалгалаа хийн, тэндээ шууд 10 хоног байрлана. Гадна орчноос тусгаарлагддаг байгаа. За тэгээд 2-дугаарт гэх юм бол тэнд очисон хүмүүс 5 сэхэл сахидаг. Шинэ бясалгач нар 5 сэхэл, хуучин бясалгач нар 8 сэхэл сахидаг. За шинэ бясалгач нар ямар 5 сэхлийг сахих вэ гэхлээр 1-р амтны амь хөнөөхгүй, 2-дугаарт хулгай хийхгүй, 3-дугаарт худлаа хэлэхгүй, 4-дугаарт арх тамхи масууруулах байд сэргэлж болохгүй, 5-дугаарт бэлгийн харилцаанд гарахгүй гэсэн ийм 5 сэхлийг сахидаг байгаа. За эдгээр 5 сэхлийг маш сайн чанд мөрдснөөр ер нь бол өөрийн тань бясалгалд илүү сайн үр дүн гарна. За 3-дугаарт гэх юм бол бясалгалд сууж буй хүмүүс хоорондоо ярьж болохгүй. За ер нь бол яагаад ярьж болохгүй вэ гэхээр хүмүүс ингээд төрсэн цагаас эхлээд ийм гадна орчинтой ингээд харилцаж байн гадна орчны төлөвлөгөөнд дунд амьдарч ирсэн. Энэ 10 оны хугацаанд ингээд тайвширч өөрийгөө ингэж олох бясалгал учраас ер нь бол хинтээж ярьж болдоггүй. Хэрэг хүнтэй ярих юм бол таны анхаарал сарнин. За 4-дүгээрт гэх юм бол ихэлсэн бол заавал дуусгах хэрэгтэй. Суугаа дундуур шантрах үе гарч ирнэ. Тэр үед өөрийгөө ялж дийлээд заавал дуусгах хэрэгтэй. Дундуур нархиж явж өртөөсөө болохгүй. Дундуур нархиж явах юм бол танд илүү хэцүү байх ч юм билүү. За 5-дугаарт гэх юм бол 10 оны хугацаанд цагаан хоол идэх гэсэн үг. Хоол идэлтээр санаа зовох асуудал ахгүй. Хамгийн гол нь бид нар мах идэж болохгүй.
Тэгээ мөн гэрээсээ ер нь л идэх юм авч очоод тийм ээ. Тэгээд энэ 10 оны хугацаанд өдрийн 3 хоол өгчээсэн. Тэр хоол хийж байгаа хүмүүс нэм тусгай юм цалинжуулж байгаа тийм тоогооч нар биш. Яг бид нартай адилхан бясалгагчид дахиад сууж байгаа хуучин бясалгагч нар маань яг ингээд ийм сайхан сэтгэлээр, хайр инэрхэн сэтгэлээр ингээд бясалгал сууж байгаа тэр 80-100 хүнийг хооллоод ингээд номын үйлчлэгч хийгээд хооллдог ийм буянтай хүмүүс байдаг. Тэр ер нь цагаан хоол гэхээр ямар хоол их бол доо гэсэн хүлээлттэй очиж исэн. Тэгсэн чинь миний хүлээлтийг бүр амар сайн давсан тийм гоё хоолтой. Надад бүр хоол нь маш их таалагдсан. 6 дугаарт гэх юм бол бясалгалаас өөр зүйл юу ч хийж болохгүй. За хунтаж болно, хоол идэж болно. Өөр зүйл хийж болохгүй. За тэнд очисон хүмүүс ер нь бол ном сонин тэгээд тэмдэглэлийн дэвтэр, тэмдэглэл бичгээр тэмдэглэлийн дэвтэр дээр авч явдаг тэдгээр зүйлсийг хоригдж байгаа. За та ямар нэгэн шашин шүтдэг байсан ч гэсэндээ энэ бясалгал нь ямар ч шашныг буруутгадаггүй, зөвтгдөггүй ийм бясалгал учраас та ер нь л тэнд чад ямар нэгэн шашны зан үйл хийхийг хориглоно. За 7 дугаарт гэх юм бол та ямар нэг өвчнөд, харшилтай ч юм уу тийм хүн байх юм бол заавал уугын бэлтгэлээ авч явах хэрэгтэй. Таны даралт ихтэй бол даралтны юм ээ, гаршилтай бол гаршлын юм ээ, ханиадтай байгаа бол ханиадны юм ч юм уу. За дараагийнх нь Випашна бясалгалын 10 хоногийн хугацаанд надад юу тохиолдсон талаар ярив. За ер нь л энэ 10 хоногийн хугацаанд өглөө 4 цагт босдог, орой 9 цагт унтдаг. Ийм цагийн хуваарийн дагуу явагддаг. Тэгээ өдөрт 3 удаа хоол иддэг. 3 хоол идснийхаа дараа 1-2 цаг ер нь л амардаг, унтдаг байгаа. Хөтөлбөр дээр орой 7 цагаас биднэрт номын айлтвар сонсгодог. 7 цагаас 8:30 хооронд 1 цаг 30 минут биднэрт номын айлтвар гэж сонсгодог. Тэр ариун номын талаар сонсох бүр үнэхээр гайхалтай. Би бүр ингээд тэрийг сонсоод миний амьдралд өмнө гарч ирж ийсэн тэр бясалгалд суугаад тэр бясалгалын талаар ойлгохгүй байсан зүйлсүүдийг тэрэн дээр бүр маш ойлгомжтой жишээгээр амьдралд ойрхоноор маш гоё тайлбарлаж өгдөг. Ямар нэгэн шашны үзэл суртал гаргадаггүй. Та ямар ч шашин шүтдэг байсан гэсэн тэр номын айлтварыг сонсоод энэ бясалгалд суугаад маш их зүйлийг би ойлгоно гэж бодож байна. Энэ 3 хоногт Анапана гэдэг бясалгал заадаг. Орох амьсгал, гарах амьсгалтай ажиглах. Ингээд амьсгал дээрээ төвлөрөөд сууна гэж байдаг хүн бэ лээ. Угаасаа өнгөрсөн цаг, ирээдүйн цагийн маш олон бодлууд ингээд бидний тархинд ингээд эргэлдэж идэг. Яг ингээд төвлөрөөл 2-3 минут болоогүй юу? Өнгөрсөн цагийн ёо би тэр үед нэрээ яах гэж твэ би ямар тэнэг юм бэ гэж нэг бодол орж ирэл. Баах юм хэрэгтэй хэрэггүй бодлоор ер нь л өөрийнхөө бодлыг, сэтгэлийг маш их ядраадаг юм шиг санагдсан надад. Тэгээд ихний 3 хоног ийм байдалтай байж байгаа 4 дахь хоногоос Випашна бясалгалыг заагаад өөрийнхөө биеийн дэх бүх мэдрэмжийг мэдэрч эхлээд ер нь бол би айгуу дайггүй мэдрээдсэн болохоор болоод энэ да гэж бодоод ингээд залхуу өрөөд орхиод исэн. Тэгээд яг 5-6 дахь өдрүүд дээр ингээд миний сэтгэл санаа ийм амар юм савлгаатай болж эхлээд тэгээд өөрийгөө ингээд ороо болгоо амар ажиглаад дотроо ингээд бодоод маш олон дүнэлтийг өөртөө хийсэн. Тэгээд 6 дахь өдрийн орой би ингээд бясалгал дээр ингээд сууж исэн чинь миний ингээд мэдрэмж өөрчлөгдөөд тэнгууд би ингээд миний хүснээр болохгүй байх гэж би ууралж эхэлсэн. Тэгээ бүр ингээд уурлаад бүр ингээд бухимдаад энэ дотроос ингээд нэг юм ингээд цухалдаад хэцүү байдаг штэ. Яг тийм мэдрэмж төрөөд тэгээ бүр ингээд уйлах га нүдэнд ингээд нэлмэс тэлгнээд би ингээд сүулт нь гинтэйгээ бодсон чинь хүүшээ чи ийм хүн зүйлтэйд ингээд амар ууралж уйлах гэдэг юм уу? Чи ийм амар уур бухимдалтай хэр бүртгэгтэй болсон байгаа мó гэд ингээ өөрийгөө гайхаж эхэлсэн байхгүй юу. Тэгээд 6-7 дахь өдрүүд дээр ер нь л өөрийгөө маш их ажиглаад би ер нь л маш их юм уур бухимдалтай энэ 20 жил амьдэрсэн миний хэр бүртэг ер нь их байна да. Одоо яг энийгээ ингээ залхуурлахгүйгээр өөрийгөө ялан дийлээ төвлөрөх хэрэгтэй байна гэдгийг ер нь л ойлгоод 7 дахь өдрийн үдээс хойш ер нь бол маш сайн хичээж хэлсэн байгаа. Энэ бясалгал ер нь бол сууж явахдаа шаргуу, хөдөлмөрлөх, хичээх, тууштай байх маш их хэрэгтэй юм байлээ. Би яг ийм төрлийн хүн биш. Аливаа зүйлсийг дандаа дундаас нь хайдаг болохоор ер нь бол энэ бясалгал миний энэ зан чанарын өөрийнхөө энэ сул талыг даван туулахад амар хэрэгтэй болсон гэж бодогдож байгаа. Тэгээ би 7 дахь өдрөөс яг ингэж ихнээсээ миний мэдрэмж миний хүснээр болохгүй байсан ч гэсэндээ би ингээ хүлээн зөвшөөрч эхэлсэн. Яг ингээд энэ мэдрэмж, энэ хорвоо дэлхий дээр байгаа бүх зүйл, энэ болж байгаа одоо үйл явдал, энэ бүгд мөнх бус
гэдгийг би сайн санах хэрэгтэй гэд яг ингээд сэтгэлийн тэнцвэрээ хадгалж эхэлсэн. Тэгсэн чинь яг ингээд би анхаарал төвлөрөл маань сайжраад нэг цаг ингээд бясалгаад 10 минут сарлаад нэг цаг бясалгаад 5 минут сарлаа байхгүй юу? Тэгээ яг тэр ингээд нэг цагаа ингээд яг жинхнээсээ бясалгалтаа зориулаад тэгээд тэр 5-10 минутаа цэцэрлэганаар хаяада завсарлахгүй ч юм уу те. Ийм болж эхлээд яг ийм болж эхэлсэн чинь миний биеийн дэх мэдрэмж аяанда ингээл өөрөө уурсдаг болж эхэлсэн. Тэгтээ би энэнд эхэндээ баярлж ийсэн. Гэхдээ яг ингээд буцаал тэр мэдрэмжийг мэдэрхээ болонгууд би уурлаад байсан болохоор за энэ бүх зүйл мөнх бус шүү гэдгийг өөртөө маш их сайн ойлгуулсан. Тэгээд ер нь бол миний 8-9 10 дахь өдрүүд маш үр дүнтэй өнгөрсөн гэж би дүгнж байгаа. За тэгээд бясалгалын 9 дахь өдөр маань 101 сарын шинийн 15 бурхан багш их дүүц өдөр тохиогоод бидний бүр маш их азтай. Дараа дахь өдрөө өглөө бясалгалаа суугаад тэгээд за одоо ер нь ингээ бүгдээрээ ярьж болно. Тэгээд хотоос моднууд ирсэн байгаа. Бүгдээрээ энэ моднуудыг нэг хүн моднуудыг суулгаад тэгээ гоё хоорондоо танилцаад ярьж болно гэд. Тэгээ бас маш их азтай бид нар энэ модыг байнга гэж тарьдаггүй. Ер нь бол жилдээ нэг удаа ч юм уу тарьдаг гэсэн. Тэгсэн чинь бид нэг бүр яг энэ мод тарилтан дээр нь бас таарсан өөрсдөө ер нь бол маш азтай гэж бодож байгаа. Тэгэл хүмүүсийн бодлыг ингээд сонсохоор бүр амар гоё. Тэгэл тэр хүмүүстэй танилцах, хоорондоо энэ бясалгалынхаа талаар ярих гэд бүх зүйл үнэхээр нандин аз жаргалтай гоё байсан. 10 дахь өдөр бол ер нь бол хамгийн гоё өдөр. Би яг энэ өнгөрсөн 9 хоногийнхоо турш ингээл амар шантрах үе гарсан, хэцүү байсан. Тэр үед би ингээд явмаар байсан ч гэсэндээ дэвчээд энэ бясалгалыг дуусгаад 10 дахь өдөр энэ хүмүүстэй танилцаад ингээд энэ бясалгалыг дуусгасандаа би бүр амар их баярлсан. 11 дэх өдрийн өглөө бид нар өглөө бясалгалаа хийжээ. Цагаа очоод 7 цагт бүгдээрээ хөдөлсөн байгаа. Энэ 10 оны бясалгал юу нь бол миний хүлээлтийг давсан уу? Эндээс юу сурч авсан гэх зүйлсээ ярив. За нэгдүгээрт гэх юм бол түрүү хэлсэнчлэн миний анхаарал төвлөрөл сайжирсан. Би ингээд өмнө нь хүмүүсийн яриг сонсож байхдаа ингээд өөрөө бодол яриг сонсож суугаад идэв гэсэн байхгүй юу? Тэгс чиг бясалгал суусны дараа яах аргагүй ингээд хүний яриг амар сайн тогтоож сууж сонсдог болсон байсан. Тэгээд юу нь бол ингээд альва нэг юм сонсохдоо ингээд анхаарал сарнихгүй яг ингээд тэр зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээд ингээд сонсдог болсон байсан. За хоёрдугаарт гэх юм бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг баг зэрэг удирдах сурсан. Мэдээж энэ 10 оны хугацаанд би ингээд төгс болоод сэтгэлийнхаа бүх хэр бүртгийг арилгаад ийм амгалан тайван болно гэж мэдээж байхгүй. 10 хоног бол маш богинохон хугацаа. Ингээд хүмүүсийн жоохон хийсэн үйлдэл амар их уур хүрээл бачимдаал ингээд энэ хүмүүс яагаад ингэж байгаа юм болоо гэх ингээд уур хүрээдэг байсан бол сүултээ ингээд тэр хүмүүсийг ойлгодог болсон байсан. За энэ хүмүүстэй альвал тэгсэн байлгүй дээ. Ийм зүйл тохиолдсон болохоор ийм юм болсон байх. Тэр хүн аз жаргалтай байгаасай гэд ингээд уурлахаа болоод тэр хүний талаар ч хэцүүл бодохгүй өөрийгөө ч цавахгүй ингээд ийм тайван байдаг өөрөө сэтгэл хөдлөлийг удирдах чаддаг болсон юм болов уу гэж дүгнж байгаа. За 3 дугаарт гэх юм бол аливаа зүйлсийг энгийнээр хүлээж авч сурсан. Ер нь бол ингээд аливаа зүйлийг энгийнээр хүлээж аваад сурчих юм бол уур бухимдал гэдэг зүйл гэсэнтэй ер нь бол төрөх нь багасна. 4-дүгээрт гэх юм бол өөрийгөө ялан дийлж чадсан. Энэ бол миний хувьд хамгийн том үр дүн гэж би дүгнж байгаа. Хэлсэнчлэн би залхуурлаа ялан дийлж чадсан, шантардаг, тийм дундаас нь хайж явдаг байдлаа ялан дийлсэн, тууштай байж сурсан. Өөрийгөө ялж чадсан маань хамгийн том зүйл байсан. Тэгэхээр би энэ зүүн ер нь бол бүх зүйлсийг амар сайн хийж чадна. Ер нь бол өөрийгөө ялж дийлж чадсан юм чинь энэ зүүнний бүх төлөвлөгөөнүүдээ сайн хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. За 5 дугаарт гэх юм бол энэ бясалгал сууснаа би бас нэг ёсны өөртөө маш том амралтыг өгчөөд ирсэн болов уу гэж бас бодсон. Юу ч бодохгүй яг ингээл суухаар бидний сэтгэл оюун ухаан сэтгэл маань амарна. Мөн юу ч хийхгүй тэгэл амралтынхаа цагаар унтаад хоолоо идээд байж байгаа учраас яг нэг тийм бие махбодын хувьд болон сэтгэл санааны оюун ухааны хувьд маш том амралт болсон гэж би дүгнж байгаа. За ер нь бол энэ бясалгалын талаар тайлбарлах юм бол ийм ээ. Илүү сайн дэлгэрэнгүй энэ 10 хоногийн хугацаанд юу болсон талаар ярих гэсэн ч энэ бясалгал маань бас нэгэн хүний хүч хөдөлмөр, маш олон хүний хүч хөдөлмөр байгаа илүү их дэлгэрэнгүй яриад дими хэрэггүй гэж би бодож байна. За тэгээд энэ випашна бясалгал маань хүүхдийн бясалгал бас явуулд юм элэ. Багаас нь энэ бясалгал суулгах юм бол маш хэрэгтэй байна да гэж бодсон. Мөн
шоронгийн хариуцлагуудад энэ бясалгалыг орж байсан юм байна лээ. Бид нар дараах өдөр Випашна бясалгалын талаар юм баримтат кинонуудыг, бичлэгнүүдийг үзүүлсэн. Бол давтан гэмт хэрэг хийсэн, ер нь бол тийм хүн хариуцлагуудад энэ бясалгалаа орсон юм байна лээ. Тэгээд тэр хүмүүс ингээд энэ бясалгалыг орно гэхэд нь ингээд юу яриад байгаа юм бол ингээд өхөлсглийн заг дээр хахад ингээд бясалгал орно гэж юугаа яриад байгаа гэж тэр хүмүүс наах бодсон гэсэн. Тэг яг ингээд 10 хоногийн хугацаанд яг энэ миний ярьсанчлан 4 журмуудыг баримтлаа. Тэр 5 сахилгээс ихад яг ингээд суугаад гарч ирснийхэн дараа ингээд үр дүнгээ яриад үнэхээр ингээд тэр хүмүүс хайраар дүүрэн мэдрэмж төрсөн. Тэр бичлэгэн дээр нэг ах ингэж хэлдэг байхгүй юу? Хүн ер нь бол амьд байна гэдэг сайхан, амьдрах бүр сайхан гэж хэлсэн байхгүй юу? Тэр үгээс сонсоод гэл мэдлэхээр орсон. Тэгээд нэр нь тийм байж тээ. Би зүгээр ингээд амьд байгаад байгаа юм байна. Амьдрах гэж хичээхгүй байгаа юм байна гэдгийг амар сайн ойлгосон. Тийм ер нь бол энэ мэтчлэн энэ бясалгал ер нь бол маш олон хүнд үр өгөөж өвөртөөсөн хэрхүүл зүйлсүүдийг ойлгуулсан бясалгал байсан. 10 хоногийн бясалгалын талаар болсон явдлууд маань юм байна. Надад ийм өөрчлөлтүүд мэдрэгдсэн. Тэгээ би энэ бичлэгийг яагаад хийхээр болсон бэ гэхлээр би ингээд өдөр болгон боддог байсан тэнд ахта энэ гоё бясалгалыг зөндөө олон хүн мэдээд энэ дээр цувал ямар гоё вэ гэж бодсон. Энэ угаасаа ингээд Улаанбаатарт байгаа хүмүүс ялангуяа маш их стресстэй, уур хөдөлтэй байдаг. Тэр хүмүүс 10 хоногч болтгоо ингээд өөрсдөө чөлөөлөөд энд ирээд энэ амьдрал гэдэг ямар гоё зүйл байдгийг ойлгуул ямар гоё вэ гэж бодоод ядаж нэг хүнч болтгоо үзээд ойлгоод энэ бясалгалд үнэхээр ингээд суугаад үр дүнгийн мэдрэх юм бол надад бүр үнэхээр гоё санагдана. Тийм болохоор би энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээд би нөгөө анх удаага бичлэг хийж байгаа болохоор жоохон туршлагагүй байсан байж магадгүй. Тэгээд та эндээс авахын аваад гээхийн гээгэрээ гэж хэлье. За ингээд миний Випашна бясалгалын 10 өдрийн тэмдэглэл маань ингээд дууслаа. Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мэдээллийг хүргэж чадсан бол би үнэхээр их баяртай байна. Тэгээд энэ бясалгалыг удирдах явуулсан багштаа, номын үйлчлэгч нартаа, хамтдаа бясалгал суусан номын ах эгч дүүс, амт хөддөө бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэн минь амар амгалан аз жаргалтай байх болтугай. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Би дараа нь бичлэг хийх юм болов уу? За bye guys.